Халк үргэлж мангас байсан. Харин Баннер бол эрдэмтэн. Гэхдээ хэрвээ энэ бүгд эсэргээрээ байвал яах вэ? Брюс Баннер өөрөө хамгийн аюултай мангас болсон. Харин Халк эсэргээрээ амар амгалан 50 байхыг хүсэх болно. Энэ бол бидний мэддэг Брюс Баннер болон Халкийн арай өөр төв. Газрын гүнд нарны гэрэл хизээч үл тусаж байсан тэр харанхуй ертөнцөд айдас төрүүлэм хагарсан галч чулуу шиг биетэй нүдэн нулайсан авраг мангас хөдөлж эхэллээ. Энэ бол магма бист. Энэхүү ертөнцөд үргэлжил хамгийн хүчрэх нь байсан тэрээр нэгэн том биетэй ногоон хөлтэй нэгэнтэй нүр туллаа. Тэр нь мэдээж Халк. Тэдний тулааныг Халк зөвөн гарын нэг цохилтоор эхлэв. Мангас онов. Гэтэл тэд орхноо л тулаан мань дуусав. Халкийн харцч цаанаа нэг даанч яавдаа гэлэх шиг. Манай ногоон залуу энэ мэтчлэнгээр хавчин мангас бас 8-алж мангаснуудтай нүүр тулна өө. Дарж явсан 8-алж асар том торон чирсээр нэг тийш яваад байгаа л та. Харин түүнийг харанхуугаас олон нүд ажиглана. Жижиг биетэй шар арьстай хүмүүс түүнийг их л баяртайгаар хүлээж авна. Эдгээр хүмүүсийг Молоидс гэх ба Халк олон жилийн турш анхны удаа 50 дайнд дажингүй амьдарч тэр хугацаанд тэдний хамгаалагч ерөнхийдөө хаан шиг тийм байр суурьтай болсон байдаг. Молоидсууд Халкийн авчирсан хоолн дээр тансаглаж нариг цэнгэх зур Халк нэг л болгошронгүй нэг булан тэднийг зүгээр л ажиглан сууна. Тэдний дундаас ахлагч нь бол тэр нэг хөгшин түүнийг бидэнтэй нэгд гэж ураад цаашаа тэдний ярианаас газар доорх ертөнц рүү хэн ч ирж байгаагүй. Халкээр анхных нь гэдэг нь тодорхой болдог. Халкийн санаа зовлон нь болохоор дээд гадаргуу дээр байгаа хүмүүс түүнийг олоод ирнэ л гэдэг нэг бодол нь байж идэг л да. Тэгээ түүний намгалан тайван энгийн амьдрал дуусгар болно л гэсэн үг л да. Тэдний ярианаас мөн тодорхой болдог зүйл бол Халк болон Брюс Баннер хоёр өөр тустай биетэй болсон байдал. Энэ зөвхөн манай ногоо залуу ганцаараа л байгаа гэсэн үг. Харин түүний байгаа байдал бол ярианы өнгөйс нь бидний мэдэх шиг нэг жоохон хүүхэд шиг гинэн танхил биш харин эсэргээр нэлээд ухаан суусан шинжтэй байдаг. Хэсэг аргадуу суусны дараа тэр одоо байгаа байдалтай энжой хийхээр бусадтай нэгдэж хоол унд идэж наргиц цэнгэхээр доошо бууваа. Нэг удаагүй байж идэл тэдний амар амгалан байдлыг эвдэж газар хөдөлж эхлэв. Энэ тэндгүй томоохон өргөнүүд гарч ирээд жижигхэн шар хүмүүсийг маань зүрхээр явуулчих шахна. Тэндээс нь өчнөө роботууд гарч ирээд буужуг дахиж хэлэхгүй эсвэл хүч хэрэглэн гэдэл унна. Манай жижиг шарууд ч Халкийг хамгаалах гэд хөөрхөн тойроод ингэ зогсчихноо. Роботуудыг өдөрдөж байгаа бол байрны залуу биднийг ажлын шугамар явж байгааг харуулах гэхэд Халкийг өндөр хурдны дууны долгионоор унгана. За энэ манай хүнийг ч дарах нь юу л бол тоо. Дөхөж ирэнгүүт нь хэвтэй байдлаас нэстэл нэг зохиод оноо. Цохилтныхын дөргөлтөөс нь болоод гаднах хувцсан бутарч унаад баггүй болоод ирэхэд дотроос нь Франк Весима гэд нэг өөртөө амар ихтгэлтэй нэг хүүхэн модель поз аваа гараад ирнэ. Тэр нь болохоор Шилдийн нэг агент Аманда Ван Дум гэдэг хүн байдаг. Халк түүний тэгээд хин чигэл байсан хөөхөөс хойш Аманда түнд ирсэн жинхэнэ шалтгаанаа хэлнэ. Шилд Халкаас болж ирээгүй. Халк бол энэ удаад асуудал биш. Харин Брюс Баннер асуудал болж байна гэж тусламж өгөхөөр ирсэн байдаг. Энэ хооронд үзэгдэл солигдож нэгэн арал дээр хоёр Халк шиг гэмээр бодонгохой олон амьтаа уудандаа хийгээд хоорондоо бүдүүн бараг инглишээр яриад амьттай аавдаа аваачиж өгнө гэд нэг лаборатори шиг газар руу явж идэг. Дотор нь орвол янз бүрийн амьтдаар дүүрэм Брюс Баннер тэднэр дээр туршилт хийж байгаа бололтой. Энэ зөв биш байна. Тэдний аль нь ч зөв биш байна. Надад илүү ихийг авчир гээд нөгөө хоёр гахаа руугаа ойрлол. Бүр нэг байгаа байдал нэг л биш ээ. Үс сахландаа баригдсан яг л галзуу эрдэмтэн. Ханаараа дүүрэн Халкийн зургуудыг наацсан. Буцаад яаж игээд Халкийг л бүтээх гээд улаарад байгаа юм шиг байлаа л дээ. Ингэх үеэр түүний хэдэн 7 хоногийн өмнөх явдал гарч Брюс Баннер өөрийн анхны хайр болох Бетти Росстэй нэгэн арлын далайн ирэг дээр байгаа үзэгдэл гарч ирнэ. Бетти тэнд хэдий жаргалтай байх ч гэсэн манай Брюсийн оюухан шал өөр газар. Тэр хоёр хамтдаа сайхан цаг ирэхэд
Бүрүүс хөлдөө царайлаад ажил ярьж хинхиглэж байгаад түүнтэй санаа зөрөлдөд Бэти уурандаа Рэдши хялах болоод хувираад яваад өгдөг. Одоо цагт ирж Бүрүүс өөрийн бүтэлгүй туршилтуудыг хараад би Халк байсан. Миний нэг хэсэг. Би тэр хэсгээ буцааж авмаар байна гэх мэтлэнгээр хамаг юм мэдлэл хөөхөд чиг сэтгэхүйтэй нөгөө хоёр амт нь айлгаал яг зүгээргүй. Энэ бүгд бүтэлгүйтэй байвал хуучны сайхан арга бий шүү гэд нэг зураг гаргаад дэлгээ тартал дээр нь гамма бомб. Дэлхийн өөр нэг хэсгийн далайн гүнээс Халк болон агент Аманда хоёр Шилдийн томоохон усан онгоцсон дээр гарч ирнэ. Аманда дүнд бага танилцуулаад тэдний галзуу эрдэмтдийг устгадаг болохоор нь галзуу баг гэж дууддаг болохыг нь хэлнэ. Тэдний багийн гишүүд нь бүгд л юр бүсээ инээдтэй эвгүй шинжтэй нөхдүүд. Жишээ нь энэ хоёр. Шар үстэй нь өмнө нь хорон санаатны баруун гарын хүн байсан. Одоо энгийн шинжээч болсон нэр нь Мистер Гор. Түүний туслах нь харин хажууд нь зүгээр л өөрийгөө тарих гэж боддог мангас. Гаднаас нь харахад бол өөртөө л галзуу юм шиг эвгүй нөхдүүд байж байдаг. Тэгж ярилцаж байх оронд тэд далайн нэг эвгүй хэсэгт ирсэн байхаа. Роботууд тийш мах шидэ адил хэсэг байж байгаад усан онгоцсон хөдөлгөн тэр. Тэд ч ус руу унаад том ногоон авраг загаснуудад тултав. Арлаа хамгаалах гэж туршилтын амьтдаа тэгж тавьсан байдаг. Тэд тэгээд юу гэж л өгөхөд өгөв. Тулалцаар хөөрэ газар гарч ирээд Аманда ийм болохоор л чиний тусламж хэрэгтэй байгаа юм аа гин. Харин Халк дахиж асуултад орооцолдох сонирхолгүй. Надад бол палгүй ухааны юм яриад яваад өгнө. Энэ хооронд газар доорх ертөнцид молоицуудын байгаа газар нүргэн гарч тэд ч Халк ирж байна гэд баярлаа тартал нөгөө хоёр бодонгохоо ирсэн байдаг. Хэсэг хугацааны дараа Халк ирж орилолтоо сонсно. Сандарч очиод тартал нөгөө хоёр газрыг нь сүтгээд хүүхдүүдийг нь аваад явсан байдаг. Халк харин бөөн уурлаад араас нь явдаг. Тэдний байгаа газраас нь Халк халуун галтуулын хайлбарнаас зүгээр л энгийн уснаас гарч ирж байгаа юм шиг гарч ирээд тэр гурийн тулаан ингэж эхэлнэ. Хоёр бодонгохоо нэг нь дэлхийн бараг нөгөө өнцөг хүртэл зохиогчноо. Тэгснээр нэг цохилтоос сэхэ авснаа. Ахаа болгоомжтой. Тэр хүчтэй юм байна шүү гэл. Бүр сүүлтэн. Guardians of the Galaxy дээр нэг тиймэрхүү хэсэг байдаг да. Mantis, look out! За ямар ч тач тэдний тулаан үргэлжилж анхандаа хүнд ч анзаарагдаагүй ихэлсэн тэр тулаан уулын чичиргээнээр хүч нэмж газрын нуранг, цөмийн давлгаа, тэр бүхэл газрын амаа нээсэн юм шиг л хагарал дэлхий өөрөө бүхнийг буцаага залгиж байгаа юм шиг л тийм л сүртэй, тийм л догшин өрнөхөлнө. Цохилт бүрэн дэлхийг чичрүүлнэ. Эдгээр үзэгдлээс Халк болон Брюс Бэннерийн туршилтаар гаргаж авсан гамма цэцрэг мангас хэр хүчтэй болохыг тодорхой харж болно. За Халк ч яах вэ гэсэн нөгөө хоёр нь бас овоо хүчтэй болцсон байдаг. Энэ маягаараа нэлээд цаг авах шинжтэй болохоор нь Халк дэлхийн цөмрөө нүх гарталан зохиод тэр хоёрыг доош унгаад тулаанаа дуусгана. Буцаад Молоиц руу эргээ очиод тэдэнд аюулгүй зам заагаад дахин битгий эргэж ирээрэй гэж хэлээд явсан замыг нь том чулуугаар хаагаад Халк яваад өгнө. Хэдий үйл тоохыг хүссэн ч байдал хүндэрсэн болохоор Халк Шилд дээр буцаж очиод хамтран ажиллая. Гэхдээ Баннер бол минийх гэд шийдсэн царай гаргана. Аралтайр харин Брюс Баннер өөрийн туслах нэг хувцсан өмсөн сармагчингаас хоёр бодонгохоо ялагдсан мэдээг аваад тэр үед арлын тохиолдол дуугарч Шилдийн нэг робот ирсэн байсныг Брюс буудаж устгаад тэд ирж байна. Харин бид бэлэн байна гин. Тэр арал нь гамма мангаслаг амьтдаар дүүрчээ. Дэлхийн цөмд харин нөгөө хоёр бодонгохоо маш хүндээр гэмтэж нэгнийг ахаа гэж дуудсаар нас барнаа. Хөөрхий ууган аавыгаа л баярлуулах гэсэн юм. Атлантын далайн хаа нэгтээ Аманда Халкт Брюс өмнө сайн хүн байсныг мэднэ. Гэхдээ одоо бол бид түүнтэй уулзахад устгах нь бидний ажил шүү гэдгийг шууд бусаар ойлгуулах ба мөн өнөө өглөөхөн болсон Брюстэй холбоотой нэгэн ослын талаар ярина. Брюс Бэннер
Нью Мексикод байрладаг агаарын хүчний баазад дайралт хийсэн байдаг. Тэр газар нь болохоор гамма бомбын туршилт хийгдээд энэ үеэр нь Брюс Бэннер анх хаалх болж хувирсан гэж гардаг. Тиймээс энэ түүний үүсэлтэй холбоотой маш чухал газар юм аа. Тэндээс Брюс гамма жуус гэдэг шингээ аваад явсан байдаг. Түүнийг нь бас хоёрхан зорилгоор ашиглах магадлалтай хэлнэ. Нэгдүгээрт бомб хийх, хоёрдугаарт мэдээж хаалкыг дахин бий болгох. Нөхцөл байдал ийм хэмжээнд ордоод байгааг хэлсэн Аманда Халкд бид түүн дээр очиход түүнийг хороох шаардлагатай гэж одоо шууд утгаар хэлэхэд Халк маш шийдэмгийгээр та нар хороохгүй. Харин би хорох болно гэдэг. Тэд ярьсаар арал дээр ирж хамгийн гол тулаан ингэж эхэлнэ. Брюс Бэннер лабораториос нөгөө амьтдаа надад хайртайгаа харуул гээл сумлаал явуулна. Тэгснэ өөртөө нийгэм тариал. Хувираач, сул дорой Бэннер гэд өөрийгөө алгадаал. Нүрээрээ тойлмол мөргөөл. Өстө солиорж өгөндөө. Эсрэг талд Халк маань хаалкл юм хойно нөгөө мангасуудаа нэг нэгээр нь устгаал дийлгэхээр ганцаараа Бэннер айконик үсрэлтэй хийгээл очино. Бэннерч галзуу царай гаргаал Халкт. Биднийг хоёр бие тусдаа салгасан хүмүүс ч нилээсээ ажил хийж толгой дотор чиний дуу хоолойноос огтхон ч юм сонсогдохгүй шүү дээ. Харин хин тэднийг салгасныг Халкл мэдэж байгаа бололтой. Брюс Бэннер болохоор юусэн мэддэггүй. Энэ галзуу юмтай ярихаас өнгөрсөн ороо болжээ гэж бодсон Халк түүнийг боож автал Бэннер чи мангас байхай байсан. Харин одоо би бол мангас гэд Халкийг нийслэлэн зөхнөө. Бусад амьтдаа арлыг бас тесрэх бөмбөгийг хамгаал. Харин Халк түүнийг надад үлдээ гэд галзуу уулан Халк хоёрын тулаан ингэж эхэлнэ. Цаашид юу н тулаан ярихаас өмнө урдаас Халк Бэннер хоёрын хэрхэн хоёр тусдаа биед орсныг нь тайлбарлая. Халк нэг газар нэг хүнтэй уулзахаар тохироод уулзаж байх ба тэдний ярианаас нь ойлгох нь түүний утсан анхны хүн биш бололтой дгөө. Тэр хүн харин доктор Дүүм байдаг. Халк түүнээс Брюс Бэннерийг салгуулахыг хүсдэг ба доктор Дүүм харин чадна гэдгээ хэлдэг. Тэр өөрийн ичэд болон шинжлэх ухааны технологиг хослуулан тэдний бие махбодыг нь хоёр салгаж өгдөг. Түүний ингэж салгаж өгсөн арга нь үнэхээр ухаалаг. Тэр Халкын тархийг нь аваад Брюс Бэннерийн колон бие бүтээгээд тэр биеийн дотроо тархийг нь хийгээд Халк маань харин тархихгүй бүр тэнэг амтан болчих учраас Халкын ДНК-гаар шинэ тархи хийж өгсөн байдаг. Тийм болохоор Халк ухаалаг байгаа юм байлээ л дээ. Доктор Дүүм харин хийсэн зүйлийнхээ хариуд Брюс Бэннерийг хүсдэг ба Халк ч эхлээд тохирсныхаа дагуу орхиод явдагч. Гэхдээ сайн залуу юм болохоор үсээ ургасныхаа дараа Брюс Бэннерийг аврахаар буцаад хүрээд ирдэг. Эсвэл хайст яваад ирэхэд нь үс нь ургацсан ч юм уу. За ямар тааштай үстэй хүрээд ирд юм аа. За мэдэхгүй. Ямар тааш Брюсийг аваад нэг газар ганцаарн гэн орхиод баяртай гэж хэлээд яваад өгсөн байдаг. Аварсан биш галзуураад солиотой юм хийгээ яваад идэг. Арал дээрх тэдний төлөө үргэлжилсээр Халк ухаангүй байхад нь өөрийг нь залгсан могооныг эцсийг нь ярьж гарч ирээд л. Босоод ирэнгүүт нь шийлтэн 3 Брюсийг одоо алхаар явлаа гэд Халкийг баахан амьтад дунд үлдээгээд яваад өгдөг. Гэхдээ өөргөө очиод Брюсийг ялж чадахгүй. Тэр бүхэл нөгөө тархин мангасаараа германаар яриад кодыг нь өөрчлөөд өөрийнхөө талуулах чинь Брюс Бэннер. Дараа нь нөгөө мистер Гор гэгч нөхрийг өнгөрсөн үеийг нь яриад гомдоогод бүр ойлволчихноо. Аманда харин нөгөө тархин мангастайгаа зууралтад үлдэнэ. Арлын өөр хэсэгт Халк гамма этүгт мангаснуудтайгаа юу ч гэсэн яриад үзьё гэж ярьтал тэдний зарим нь Брюс Бэннер хийсэн зүйл буруу гэдгийг ойлгож байгаа бололтой нэлээд нааштай яриа болж ирж шүү. Харин нөгөө хувцсан өмсөн сармөгч нь л дэмжихгүй байгаа бололтой замыг нь хаагаад Халкийг нэг хувирж зохиол нэг хувирахгүйгээр бултаж гүйгээл хэсэг төвөг өднөө. Халктай санал нэг байгаа ихэд сармөгч ингээ бид аргалъя. Чи яв гэд түүнийг явуулна. Ингээд Халк Бэннер хоёрын тулаанд дахин ширүүрнэ.
Энэ үеэр Аманда нөгөө тархин мангасаа хороогоод мистер Горыг бас харагдаад Баннерын лаборатори дотор гамма тесрэх бөмбөг болоод байж байтал Баннерын дагагч хэдэн нутгийн залуус тэдэнд бас хэсэг төвөг удноо. Мистер Горн харин нилээн шазруур би хүн чонтой ноцолдож өссөн гэд бүгдийг нь хүүс тэмтэрнэ. Ооштой сайхан л уйлаад байжсэн. Тэр хоёр бөмбөгийг нь тэнд нь хугацаатайгаар идэвхжүүлээд Халк Баннер хоёрын хажуугаар "Халк, одоо зүхтаарай" гэд гүгэд өнгөрнө. Тэр хоёр лаборатори руу очиж тесрэх бөмбөгийг олоод Брюс зогсоох гэтэл Халк түүнийг зогсоогоод гамма тесрэх бөмбөг тесрэх үед гартаа тавилгүй байрсаар баг багаар бутран үгүй болж байгааг нь харддаг. Харин Халк тесрэлтийн дараа үс хөмсөг хувцасгүйгээр бусдаар бол зүгээр л байждаг. Ингээд бидний мэдэх Брюс Баннерын түүх бидний төсөөлж хүлээж байснаас арай өөрөөр дууссан юм а. Харин үүний дараа яаж бидний мэдэх сайн залуу ийм галзуу солиотой хорон болсон гэдэг нь асуулт болон үлдэж байна. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа манайхан. Дараа дахин уулзъя.